За сайн байна уу? Сонон байна. Энэ удаад би үнэхээр их юм сонин, содон, хачирхалтай уншлага хийхээр бэлдээд сууж байна. За таны урд 9 өөр үзэр байгаа. 1 2 3 4 5 6 7 8 9 гэдэг юм 9 үзэр байгаа. За энэ тундаас та аль татагдсныгаа сонгох юм бол таны заяаны хань эсвэл ихэр төлөөнх нь уулс үндэснийг нь харуулж өгөх болно. Монгол хүн байна уу, Азийн орнуудын хүн байна уу, Европын орнуудын хүн байна уу, Африк орны хүн байна уу, Америк, Австрали орны хүн байна уу гэх мэтийг харуулж өгөх болно. Ерөөсөө тийм л мэдээлэл гарч ирнэ. Тэгээ би анхны удаа ийм уншлага хийж үзэх гэж байгаа. Надад сонирхолтой санагдаж байна. За тэгээд бас үүн дээрээ нэмэлт хэсэг. Би нэмэлт хэсэг дээр нь болохоор яг энэ урд харагдаж буй энэ 3 үзрийн аль нэгийг сонгоорой. 1 2 3 гэдэг энэ 3 үзрийн аль нэгийг сонгоод нэмэлтээс нь авах боломжтой. Энэ 3 үзрөөр нь юу гарч өгөх вэ гэхээр таны заяаны хань эсвэл ихэрдвэл ямар зан характертай хүн бэ? Ямар гадна төрх хувцлалт стилтэй хүн бэ? Тэгээ ямар тэгээ бие яаж авч явдаг вэ? За бас та хоёр хэдийн хугацаанд нийлэх вэ гэх мэт мэдээллүүдийг энэ 3 үзрнөөс харах болно. За тэгэхээр эхлээд энэ 9 үзрийнхээ аль нэгийг сонгох нь байна. Энэ болохоор цэвэр яг аль улсын хүн бэ гэдгийг харуулна. Барагцаалж харуулна. Яг Америк гэдэг үзэр бол байхгүй, Монгол гэдэг үзэр энэ ч байхгүй. Гэтэ нэлээд төхөөлөх үзэрнүүд бий. Эндээсээ сонгоно. Тэгээ энийг энэ уншлагаа авч дууссан бол нэмэлт хэсгээс нь заяаны хань эсвэл ихэрдлийнхаа зан характер ба нарийн ширийн мэдээллийг нь авч болох нэ. За заяаны хань юм уу ихэрдлөө гэд альныхын талаар мэдээлэл гарч ирэх юм бэ гэж асууж болзошгүй. Тэрний ерөөсөө танаас хамаарна та алийг нь сонирхож байна. Тэрнээс нь хамаарна хүн ер нь бол хоёуланг нь сонирхно гэж байдаггүй. Заяаны хань ихэрдвэл энэ хоёр шал өөр төрлийн харилцаа учраас, шал өөр төрлийн хаян замнал учраас за ялгаа нь юу юм бэ? Ялгаа нь гэхэлэр маш их хөгжлийг хүсэж байгаа, тэ амьдралаас ихийг хүсэж байгаа, ийм төгс харилцаатай баймаар байгаа, хөгжнөө ангаанаа болгоноо яг өөрийн төгс үнтэйгээ төгс амьдралаа бүтээмээр байна тэгнэ гэсэн ийм хүмүүст ихэрдлийн харилцаа тохирдог. Харин юу гэдэг нь амьдралдаа зүгээр л тайван баймаар байна гэдэг ч юм уу те их хөгжиж мөгжих гэдэг ч юм уу ангаах тиймэрхүү юм их сонирхгүй байна. Би зүгээр л хань болох хүн хайж байна гэвэл заяаны хань их таардаг. Тийм ээ тэгэхээр альныхын талаар уншлага амаар байна гэдэг яг одоо таашиг дээрээ заяаны хань ихэрдөлөө за тэгээд 1-9 хүртэлх тоог сонгоорой. За хөзөрнүүдэд дахиад тоотой хэлье. 1 2 3 4 5 6 7 8 9. За тийм ээ. Зайлшгүй уншлагаар нь уулзъя. За хөзөр номер 1 уншлагад тавтаймаар л за хөзрийн сөхөж харъя. Окей, Ганиша гэдэг хөзөр гарч ирсэн байна. Ганиша бол мэдээж энэтхэг гаралтай бурхан. Энэтхэг хинду шашны гаралтай юм маш агуу бурхан байгаа. Ганиша, эзэн Ганиша, лорд Ганиша гэж ярьдаг тий. За энэ хөзрөн шууд гараа мэдээж энэтхэг хүнийг бэлэгдэж болно. Гэхдээ ихэнх хүмүүсийн хувьд одоо Монголоос сонсч байгаа хүмүүсийн хувьд ихэрдэл энэтхэг хүн байх магадлал мэдээж бага. Тэгэд энэ дүр зураглаас нь харах юм бол ихэрдэл нь гадны хүн гэж харагдаж байна. Яг 100% Монгол биш тий. Хэрвээ Монгол болвол ирлиз гэдэг ч юм уу тийм. Тэгээ хэрвээ Монгол Монгол иргэншилтэй болвол Монгол дотроо өөр цусных гэдэг ч юм уу тийм. Яг 100% халах бол биш гэж байж болно. Мэдээж Азчуу төрлийн хүн байх магадлал аюу өндөртэй, юм сонирхолтой соёлтой, нэлийн экзотик гэдэг үг орж ирж байна. Нэлийн экзотик ийм хүн байна бас нэлийн сүнслэг хүн байх боломжтой. Нэлийн сүнслэг, маш төвчээртэй, олон талын авьяастай ийм хүн байх магадлал өндөр харагдаж байна. За энэ хүний талаарх зан характер гэдэг юм бол бас нэлийн чинэлэг хүн байж болзошгүй, нэлийн чинэлэг. Хэрвээ яг одоо чинэлэг биш бол чинэлэг байх потенциал маш өндөртэй. Олон хүмүүстэй хамтарч ажилладаг гэдэг ч юм уу тийм. Ийм хүн байх боломжтой. Хэрвээ үнэхээр монгол хүн байж тарж байгаа бол гаднаасаа монгол хүн шиг бол харагддаггүй. Гадны үзмж нь харваас ийм содон нүдэнд тусдаг. Ийм хүн байна. За, уншлага ингээ боллоо. За та энэ нэмэлт хэсгээс өөрийнхөө заяаны хань ихэрдлийнхаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой хэрвээ сонирхож байвал ихэрдэл заяаны ханых нь иргэншил бол ийм байлаа.
За хөзөр номер 2 тавтай морил таны сонгосон үзрэл Андромачи буюу хүч чадал гэдэг нэртэй ийм хөзөр байна. За энэ Андромачи гэдэг дайнч нь болохоор цэрэг болохоор өөрөө грек хүн байгаа. Грек улсын энэ болохоор таны зайны хааны ихэрд бол шууд утгаараа грек хүн гэж бас болно. Гэхдээ магадлал мэдээж бага. Европын орны хүн гэж байж болно. Гэхдээ зөвхөн энэ зурагных нь өмсөглөөс нь харах юм бол Монгол хүн байх магадлал өндөртэй гэж би бас бодож байна. Гэхдээ Монголдоо нөгөө нэг юм тань улбар шарнуудтай монголчууд байдаг даас ихтэй ийм шар арьстай тэгснэ юм улбар шарнуудтай жоохон шаргал улаан дүү үстэй ийм монголчууд байдаг да. Тэгээ бүр яг үнэхээр амдашгүй сармуусны ийм хар бараан биш юм бор сармуустай гэдэг ч юм уу тийм төрлийн монгол хүн байж болно. Яагаад гэвэл энэ өмссөн байгаа байдал, бие авч явж байгаа байдал жоо монголчуу өнгийг санаанд оруулж байна. Алтан өнгө, улаан өнгө гэдэг ч юм уу Тэр монгол хүн байх магадлал өндөр харагдаж байна. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд шууд утгаараа Европ грекийн хүн байж болно. Гэхдээ дүр зураглаас нь бол Европ грек гэсэн ийм мэдрэмж бол надад яг үнэндээ төрөхгүй байна. Гэхдээ нявцаах бол боломжгүй тийм. За энэ Андромачи нас хүн грекэлтгөөс Амазонийн эмэгтэй байсан гэж түүхээс нь уншигдаж байна. Энэ номноос нь унших юм бол тэгэхээр энэ хүн таны зайны хаан таны ихэр дөл нь өндөр том биетэй биерхэг өндөр нуруутай хүн байх боломжтой. Тэгээд би энэ булчин шүрмөслөг гэдэг ч юм уу спортоор хичээлдэг хөдөлгөөнтэй ийм хүн байх магадлал харагдаж байна. За энэ уншлагын хэсэг ингээд боллоо. Хэрвээ та хүсч ивэл нэмэлтээс нь энэ 3 группээс аль татагдаж байгааг нь аваад ихэрдүүл зайны хааныхаа зан характер, гадны үзмж, стил, фэшн гэх мэт зүйлсийн талаар мэдээлэл авах боломжтой. Хэрвээ зөвхөн татагдаж байвал шүү. За хөзөр номер 3 таны хөзрийг сөхөж харъя. За Гаруда энэ нөгөө нэг юу хан гард гэж монголоор ярьдаг тэр амьтны англи нэр нь Гарууд гард гэж хэлж болно travel аялал гэдэг нэртэй. За энэ таны зайны хаан ихэр дөл нь монгол хүн байх магадлал өндөр нэр нь бүр шууд утгаараа гард гэдэг нэртэй байж болзошгүй. За тэгэхээр хичнээн энэ Гаруда гэдэг энэ номныхаа зохиолоороо болохоор энэ хан гард гэдэг энэ бурхан нь биед нь энэтхэг хиндүү буддын биед гэж явагдах ч гэлээ. Яг энэ хөзөрний энэ уншлагын хувьд ингээд дүр зураглалыг нь харах юм бол бүр ингээд яг шууд утгаараа хөх Монгол тийм шууд утгаараа хөх Монгол гэдэг юм надаа үг шууд орж ирж байна. Тэгээ бид нар хангаар тэгээд энэ амтныг зөндөө энэ биетийг их гоё амтыг би багасаа хангаар тэгээд амтыг харах нэг л гоё санагдаад байсан. Дүр зураглал нэг хоёр гартай юм барьцсан. Хоёр гар хоёр хөлөндөө ингээ юм барьцсан, саргуундаа юм барьцсан гэдэг ийм шумууны дүр зураг байдаг да. Шуул шиг амтны их том гүзээ-мүзээтэй тий. Тэр амьтны зургийг, тэр биетийн зургийг би хараад, дүр зургийг хараад надад их таалагддаг байсан. Их гоё ийм омогшморч юм шиг ийм сонирхолтой мэдрэмж төрдөг байлаа. Тэгэхээр таны ихэрд бол таны зайны хааны бол нэг хөх Монгол гэдэг шиг хөх толботой, хөх тэнгэрийн Монгол гэд тийм үг бол надад орж ирж байна. Тэгэхээр үнэхээр яг монгол хүн байх магадлал үнэхээр өндөр байна. За тийх юм яг тэгээс таны ихэрд бол таны зайны хаан омогшил өндөртэй хүн байж болно. Чингис хаанаа дээдэлдэг, тэ хөх тэнгэрээ дээдэлдэг, Монголын ёс заншил, соёл их дуртай ийм хүн байх магадлал өндөр байна. За бас тэгээ тэрийг нуудаггүй. Айгу илэрхий байдаг. Айгу ерөөсөө нуудаггүй. Омогшлоо нуудаггүй. Тийм төрлийн хүн байх магадлал өндөр байна. За хөзөр номер 3 таны уншлага нь ингээд болсон. Хэрвээ та сонирхож байвал зайны хааны ихэрдлийнхаа за характер, гадна төрх фэшн, стайл гэх мэт зүйлсүүдийг хармаар байвал энэ 3 үзрээ сонгоод аль татагдсныхаа нэмэлтийг нь авч болно шүү. Гэтэ зөвхөн мэдрэмжээ дагаарай. За баярлалаа. За хөзөр номер 4 та ямар хөзөр сонгосон байна харцгаая. За бастэд энэ Египтийн муураар илэрхийлэгддэг нөгөө хар өнгөтэй муурны Египт гэж бодглохлоор юм хар өнгөтэй муурны хөшөө байдаг да. Тэрүүгээр илэрхийлэгддэг Египтийн дар их байна.
За тэгэхээр иргэншлийг нь бол би яг хэлж мэдгүй шууд Египт хүн гэж хэлэхэд бол жоохон арай биш байх. Би голцоо 4 зураглалаас нь харж байгаа. Яг тухайн энэ бурхан дарихных нь яг ориг улс гэхээсээ илүүтэйгээр энэ 4 зурагнаас нь яг ямар шоу улс шиг харагдаж байна вэ гэдгийг би илүү харж байгаа. За энэ хүн бол яалтчгүй Аз, Бэрийн цагаан арьстай биш те Австрали Америкийнх биш гэсэн үг. Хэрвээ Австрали Америкийнх мөн болвол Asian American гэдэг ч юм уу те Аз Америк эсвэл бүр Moroccan гэдэг ч юм уу те Марок, Египт, Маягийн талын улс иргэншилтэй хүн байж болзошгүй. Туниз гэдэг ч юм уу те ингээд ийм Аз гэж тооцогдож болох үе. Гэхдээ Аз юм шиг Африк юм шиг тэр ийм өндөр хамаартай ийм гүн нүдтэй ийм тохроотой ийм том нүдтэй ингээд сормоос болсон. Тэгээ заавал эмэгтэй хүн байх шаардлагагүй. Энэ гадна төрхөн эмэгтэй хүн байгаа боловч заавал эмэгтэй хүн байх шаардлагагүй. Зөвхөн иргэншлийг нь харж байгаа учраас тийм хүмүүс байдаг да. Ийм Аз гэхдээ ийм алаг нүдтэй гэдэг ч юм уу те. Монголын хөршүүд нэг тийм бурятууд нэг тийм нүдтэй байх гэдэг. Зүгээр надаа яг толгойн нэг иргэншилт орж ирээд өнгөр гэдэг ч юм уу биш өнгөр биш уйгор гэдэг ч юм уу те. Яг тийм нэг иргэншлийн надаа дүр зураг бүр үнэхээр харагдаад байна. Хэрэг та нар юуг мэддэг бол стрим үздэг бол Pokemon гэдэг охин байдаг. Тэр охин яалтчгүй Марокко охин л да Moroccan гэдэг ч юм уу те. Тэгээ Монголд нэг алдартай нэг шүүгч залуу байдаг да. Амар булчинлаг тэгснэ амар тохроотой нүдтэй ийм сормостой. Тэгээ хүмүүс тэр ахыг амар халуухан ах гэж ингээ. Гэтэ тэр ах болохоор яг харах юм бол өөрөөс нь асуухаар би монгол хүн гэж ярьдаг те. Гэтэ харахаар монгол хүн биш байдаг. Бас нөө Кивигийн Намуна гэдэг үлээ яна. Ирэмэрд чи Ока биш. Тэгээ нөө хим биш. Урт хар устэй биш. Намуна. Тэгээ намуна мөн штэ тэгээ намуна маягийн гэсэн үг. Тийм тэгэхээр эмэгтэй жишээгээр бол Кивигийн намуна маягийн, эрэгтэй жишээгээр бол нөө хин ахын. Би яана тэр хүний нэрийг нь би мэддэггүй. Шүүгч энэ төр хийгээд байдаг. Яг юм гэдэг нилээн юм бор арьстай. Тэгснэ амар юм алаг нүдтэй. Тэгснэ лаг шүдтэй. Тэгээ амар булчинлаг нэг тийм гадаад төрхтэй нэг шүүгч монгол хүн байдаг да. Тэр хүний би нэрийг нь тааж мэддэггүй. Яг тийм иргэншилтэй, тийм төрхтэй хүн байна. Тэгээ монгол хүн байх боломжтой. Яагаад гэвэл энэ зургийнхын гэдэг байдлыг нь харахаар монголчууч юм шиг зүйл байна. Тэгэхээр магадгүй энэ ирлий зүм байх магадлал өндөр байна. За тийм байна. Тэгэхээр иргэншлийг нь би ийхүү өндөрлөе, ийхүү тодорхойлж орхив. Албан ёсоор бол монгол иргэн гэж явдаг байж болно. Гэхдээ гаднаас нь харах юм бол монгол иргэн шиг харагддаггүй. Ийм нэлээд ирлий зарагддаг, нэлээд гадаад хүн шиг харагддаг байх магадлалтай. Хэрвээ бүр 100% гадаад хүн болбол ирлий хүн биш болвол Марок, Пакистан гэдэг ч юм уу те, Уйгур гэдэг ч юм уу те, нэг Унгар гэж орж ирдэг. Унгар ч ихтэй цав цагаан арьстай хүмүүс байдаг шүү дээ. Сони тийм Унгар гэдэг ч юм уу нэг тийм газрын зүгээрээ өмнөд зүгийн гэдэг ч юм уу те, тийм иргэншилтэй хүн гэж харагдаж байна. За хэрвээ та энэ 3 үзрийн аль нэгэнд нь татагдаж байвал нэмэлт хэсгээр нь таны за энэ ихэр төлийнхэн за характер, стил, фашн бие авч явах байдлыг нь илүү нарийн хараад өгч болно. Тэгэд энэ үзрийг авах хэсгээ, энэ өдрийн уншлагыг авах хэсгээ сайн мэдрэмжтэйгээ холбогдож агаад яг өөрөө сайхан шийдрээ гаргаад аваарай гэж зөвлөж байна. За 5 дахь группийн үзэр 5 дахь үзэр тавтай морил та ямар иргэншлийг сонгосон юм бэ? Vulcan. Окей. За энэ Vulcan гэд нэрийг хэлж байгаа юм. Vulcan гэд энэ нэртэй бурхан нь уг нь бол Ром улсын энэ бурханых нь грек нэр нь болохоор Hephaestus гэд ийм дархан бурхан байдаг. Дархан юм бүтээдэг, зэвсэг хуйг бүтээдэг. Ийм бурхан гэдэг ч юм уу, ийм бурхан байдаг. За, гэхдээ энэ шууд таны ихэрдэл цайны грек ромын хүн гэсэн үг бол магадлал гэсэн үг биш юм. Тийм байх магадлал маш бага, байхгүй бол биш гэхдээ магадлал бага. Энэ 100%
Зөвхөн дүр зураглаас нь харах юм бол энэ хүн яг надад бол үнэхээр яг 100% монголчууд хүн шиг харагдаж байна. Монгол хүн харагдаж байна шууд. Мотоцикл унж мундаг гэдэг ч юм уу те рок стилтэй монгол хүн надад шууд харагдаж байна. Дарах шууд Монголын дархан хүн байж болцсошгүй. Яг нөгөө Монголын урт үстэй гэдэг ч юм уу те аксессуар энэ төр хийж мэддэг гараараа хийж уралж муралдаг дархан хүн гэдэг ч юм уу те мөнгө алт идлийн дархан эсвэл юм арьсан идлийн хүн гэдэг ч юм уу те яг нэг тийм хүмүүс байдаг да бүр үнэхээр яг нүдэнд харагдчихээн. Тэг мотоцикл сонирхдаг байж болцсошгүй, рок хөгжим сонирхдаг байж болцсошгүй. Хэрвээ энэ хүнийг та playtime-аар харах юм бол ингээ зөндөө чимэглэл зүүцэн, зөндөө юм зүйлт, хөдөлгөөний зүйлтэн дээр зүүчихсэн гэдэг ч юм уу. Яг тийм монгол хүн шиг харагдаж байна. Тийм байна. Монголоос өөр хүн гэвэл за магадгүй хараарчтай хүн байж болцсошгүй. African American тийм рэпер маяг гэдэг ч юм уу те. Гэхдээ энэ хүн ингээд яалтчгүй гараараа юм хийдэг юм төрлийн хүн байгаа байхгүй юу те. Ийм уралдаг ийм тийм төрлийн хүн. Тэгэхээр бас рэпер байж болох нэг хараа яштай рэпер залуу байж болно. За заавал эрэгтэй хүн байх шаардлагагүй. Хэрвээ эмэгтэй хүн мөн болвол ингээд би энэ жоохон боржуу өнгийн арьстай. За тэгээд би энэ дээр ийм шивэс мэвэстэй байх боломжтой. Тэгээ яаж чарсан Монгол эмэгтэй хүн гэж харагддаг. Гэтэ стил нь байгаа байдал нэлээд кул харагддаг байх боломжтой. Яг ялцчгүй сахиу идэлт аягүй дуртай. Тийм байх боломжтой харагдаж байна. За энэ бол маш тодорхой гарч ирлээ. Бүр нүдэнд үзэгдэл надад бол харагдаж байна. Би ихтэй танд нүдэнд үзэгдэл тайлбарлаж чадсан уу юу? Би мэдэхгүй байна. Таны ихэрд бол зайны хань Монгол хүн байх магадлал маш өндөр байна гэж би хэлье. Гэж би хэлье биш хүзэр нь харуулж байна. Анхудаа ийм уншлагыг үзсэн чи яг ямар талаас нь яаж хэлгээ мэдэхгүй жаахан бодолж байна. За тэгээ нэмэлт хэсгийнх нь нөгөө 3 үзэрний энэ шүү дахин сануулад өгье. Тэгээ мэдрэмжтэйгээ холбогдож байгаад аль нэг нь татагдаж байвал сонирхлыг татаж байвал үзээрэй. Тэгээ аль нь ч сонирхлыг татахгүй байх бүрэн боломжтой юм шүү. За тийм байна баярлалаа. За хүзэр номер 6 та ямар хүзэр сонгосон бэ харъя. За Bridget Healing ангаалт гэдэг нэртэй хүзэр байна. За энэ хүзэр нь болохоор Bridget гээд энэ эмэгтэй бүсгүй Ирланд улсын. Ирланд улсын домогт бүсгүй байгаа. Энэ бурхан гэдэг ч юм уу те бурхан уу эсвэл домогт нь би сайн мэдэхгүй байна. За энэ эмэгтэй хүний зураг байгаа боловч энэ таны ихэрдэл зайны хань эмэгтэй хүн гэсэн үг бол биш юм аа. Энэ зурагных нь хүзрнийх нь зориулалт нь хүүсийг нь харуулах биш, зөвхөн иргэншлийг нь харуулах зориулттай. За Ирланд хүн учраас энэ хүн яалтчгүй цагаан арьстай хүн байх магадлал маш өндөр гэж харагдаж байна. Европ хүн байх магадлал өндөр те. Европ улсаас Америк руу цагаачлжсэн түүхтэй гэдэг ч юм уу. Хэрвээ Америк хүн бол эсвэл Европоос Австрали руу цагаачлжсэн түүхтэй хүн байж болно. Ирланд тэгээд тэгэхээр яг Англи улс, Ирланд гэх тэр хавийн UK United Kingdoms гэх байдаг да. Тэр хавийн хүн байх магадлал өндөртэй харагдаж байна. За царайных нь байдлыг нь харах юм бол яг яалтчгүй л цагаан арьстай хүн харагдаж байна. Шууд утгаараа улаан үстэй хүн байж болно. Гэтэ шар үстэй биш, цэнхэр нүдтэй биш, юм бор нүдтэй, улаан үстэй, эсвэл бор нүдтэй бор үстэй хүн байж болзошгүй. Гэтэ үснийхэн стил өнгөнийх нь нүднийх нь өнгө бол заавал энэ үзрээр харах шаардлага байхгүй. Ямар ч үл хэлсэн таны ихэрд бол таны заяаны хайн нь монгол хүн байх магадлал маш бага байна. Хэрвээ бүр үнэхээр монгол хүн болвол ийм европчууд царайтай монгол хүн гэж байдаг да улаан үстэй тэ ногоонуудтэй гэдэг ч юм уу. Тийм байх магадлалтай харагдаж байна. За энэ бол үнэхээр тодорхой харагдаж байна. За тэгээ энэ хүний талаар өөр орж ирж байгаа мэдээлэл гэдэг юм бол энэ хүн үнэхээр гал халуун маш их бусдын анхаарлыг татдаг. Тэгэхээр тийм модель байж болохоор төрлийн хүн байж болцсошгүй. Эсвэл бүр Монголд та хоёр уулзах юм бол Монголд модель хийх гэж ирсэн гэдэг ч юм уу. Эсвэл Монголд ирснийхэн дараа хүмүүс модель гэж андуурдаг гэдэг ч юм уу. Тийм байх боломжтой. Яг л энэ мөр зүр нь яг нэг юм модель хүмүүст байх шаардлагатай гэдэг шиг юм мөрөн гэх тодорч гарч ирсэн байна. Гих мэдчлэн тийм. Яг нэг модель фотошүүтэнд оролцож байгаа юм шиг юм поз байна. Их мэд ийм мэдээлэл гарч ирж байна. За тийм байна. Окей л маш тодорхой боллоо. За хэрвээ та марцсан бол нэмэлтийн нөгөө 3 үзрийн танилцуулж өгье. Хүзэр номер 1, хүзэр номер 2,
Үзэр номер 3 гэдээ байгаа. Хэрэв үнэхээр татагдаж байлаа сонирхоод үзээрэй. Энэ нэмэлт хэсгээр нь таны ихэд бол зайны хааных нь за характер, гадна төрх, бие авч явах байдал, магадгүй ажил мэргэжил, тэгээ хэдийн хугацаанд нийлж магадгүй гэх мэт нарийн зүйлсүүдийг нь харах болно. За хэрэг үнэхээр татагдаж байлгаарай. Хэрэг татагдахгүй байвал танд хандсан мэдээлэл байхгүй байх магадлал бий гэсэн үг юм шүү. Тэгэхээр та сайхан өөрийн мэдрэмжээр шийдвэрээ гаргаарай. За үзэр номер 7 та ямар үзэр сонгосон байна харъя. Окей, Apollo бас Ром Грекийн бурхан гарч ирж байна. За энэ Ром Грекийн бурхан гарч ирж байгаа учраас таны сонгосон зайны ихэвчлийнх нь улс иргэншил Ром Грекийн хүн гэсэн үг бол биш. Яагаад гэвэл энэ хөзөрнөөс ингээ харах юм бол ихэнх нь угаасаа Ром Грекийн бурхтууд байдаг. Тэгээ Монгол улсуудын тэ 9 үзэрнөөс сонгоод харсан чинь 70% Ром Грекийн улсын иргэншилтэй зайны антиан гэж бол угаасаа мэдээж байхгүй. Тэгээ би зурагнаас нь зураг дүрслэлээс нь ямар хаанхын улсынх юм дээ гэдгээс нь би голцоо мэрэглэж уншиж байгаа. За Аполло гэдэг энэ бурхных нь дүр төрхийг нь харахаар монголчууд тал бол харагдаж болж байна. Байхгүй биш болж байна тийм. Гэхдээ цаад алсын барилгуудыг нь харах юм бол яалтчгүй Европчуу болоод эхэлж байна. Европта нөгөө нэг юм Итали гэдэг ч юм уу тийм. Франц мөсгий мэдгүй байна. Яг юм Колосеум гэдэг байдаг да. Италийн Колосеум тэрнтэй нэг төстэй харагдаад байна. Тэгээ цаадлах нь энэ болохоор Францын ямар арк гэдэг үлээд нэг юм барилга байдаг. Тэрнтэй төстэй юм шиг. За энэ хөшөөнүүд нь тийм бас яг нөгөө нэг юм Франц Итали маягийн тэр хаваар байдаг. Хөшөөнүүдтэй төстэй харагдаж болж байна. За Америк бас байж болж байна. Тийм тэгээ шууд гараа шар устай хүн байж болно. Тэгэхээр цагаан арстай Европчуу, Америкчуу хүн байх магадлал харагдаж байна. Тэгээ Монгол хүн бол огт биш ээ гэдэг гэсэн үг бол биш. Хэрвээ Монгол хүн байж тааруул үсээ шараараа бодуулах дуртай гэдэг ч юм уу. Гэхдээ энэ Монгол хүн байх магадлал нэг 10-аас 20% гэж биелэх юм байна. Яалтчгүй Европын цагаан арстай бэрийн хүн харагдаж байна. Та санал нийлж байгаа хэсгийг надад хэлж өгөөрэй. Хэрвээ Монгол хүн бол яг нөө хин шиг лавг очир. Би нэрийг зөв санаж байна. Яана би хүмүүсийн нэр санахтай амар мó. Physical Asia-гийн лавг очир. Тэ? Хэрвээ Монгол хүн байвал хэрвээ Монгол хүн мөн бол лавг очир бэрийн хүн гэсэн үг. Тэ? Лавг очир чинь бас юм нэг гадны хүн шиг харагддаг. Тэ? Урт ус мөстэй. Legolas шиг харагдаад байна гэх хүмүүс тэгж яриад байсан. Тэ харин Legolas нь ялчгүй Европын Америкчууд төрхтэй хүн байдаг. Тийм байна. Тэгэхдээ би энэ хүнийг бол Монгол хүн байх магадлал нэг 10-аас 20% гэж хэлэх юм байна. За уншлагын тэгэхээр ийм байна. Хэрэг басан болов уу гэж найдаж байна. Тэсгэлээ хийлж өгөөрэй. За тэгээ хэрвээ та хүсэх юм бол энэ 3 үзэр ял нэгэнд татагдаж байна уу эсгээ шалгаад үзэж болно. Тэгвэл нэмэлт хэсэг дээр нь таны зайны хань, таны ихэр дулийнх нь гадна зам төрх хааш бие авч явах байдал гэх мэт нарийн ширээнийг нь харж өгөх болно. Тэгээ энэ 3 яланд ч татагдахгүй байх бас боломжтой юм шүү. За маш их баярлалаа. За үзэр номер 8 та ямар үзрийг сонгосон байна харъя. За White Buffalo Woman гинэ. Окей. Шууд гараа цагаан эмэгтэй гэдэг үзэр гарч ирсэн байна. За энэ эмэгтэй нь болохоор Америкийн Индиан. Тэгээ Native American ийм эмэгтэй байгаа. За тийм. Тэгэхээр шууд гараа Америк хүн байх боломжтой. Таны зайны хань, таны ихэрдэл Америктэй Америкийн Аз эсвэл Америкийн Монгол гэдэг ч юм уу тийм багаас хойш Америк төссөн Монгол хүн гэтээ иргэншил Америк болсон гэдэг ч юм уу ийм байх магадлал маш өндөр харагдаж байна. Тэгэд энэ зураглалаас нь харах юм бол ингээ нэлээд монголчууд төрх аягүй хүчтэй харагдаж байна. Та нартаас тандаас харагдаж байгаа болов уу гэж бодож байна. Эсвэл бас жоохон тийм Африк төрхчөөс байж болно. Нэлээд юм tribal тийм.
тэгж харагдаж байна. Эсвэл нөгөө юу яадаг да Монголд ямар сургуулийн билээ дээ нэг урлагийн сургуулийн сурагч дандаа Native American хувцлаар хувцалдаг. Тэгээ ерөөсө гадна төрхөөс нь харахад л Монгол гэхээсээ илүүтэйгээр Америкийн Native American төрхтэй харагддаг тийм улсууд байдаг та. Тийм хүмүүсийн нэг байж болно. Гэхдээ ихэнх хүмүүсийн хувьд шууд утгаараа гадаадын Аз байх магадлал харагдаж байна. Тийм энэ хүний гадна төрх бол шууд нүдэн тусна. Хэрвээ ингээ Монголд энэ хүн алхаа явж ивэл бусад хүмүүс ингээ тоохгүй өнгөрүүлэх биш ингээ шууд нүдэн тусдаг төрлийн иргэншилтэй. Энэ гадны хүн үү гэдэг ч юм уу те ингээ сониучрахж харах. Хэрвээ энэ хүн монголоор яриад эхлэх юм бол хүмүүс гайхах гэдэг ч юм уу те. Монгол юм болов уу эсвэл монгол хэл сурсан болов уу гэж бодохоор хэмжээний нэлээ юм анхаарал татхаар тэгээд ингээ багтаж шингэсэн биш. Монгол улсад бол багтаж шингэсэн биш. Гадаад үзэмжтэй иргэншилтэй бас зарим энэ бурят хүн байж болцсошгүй гэдэг мэдээлэл орж ирлээ саяханд. Бурят гэдэг ч юм. За бүр үнэхээр монголчлоо гэдэг юм бол хөвсгөл хавцаа нөх байх боломжтой харагдаж байна. За гэхдээ би бол дээлэх хувьдаа яг яалтчгүй гадаадын Аз хүн гэж хэлмээр байна. Тэгээ гадаадын Азтай нөгөө Солонгос, Япон, Хятад биш. Арай нөгөө юм tribal, арай юм exotic те, арай юм содон Аз. Тийм хүн байх магадлал өндөр харагдаж байна. Тийм яс масны юм товгоор өндөр хацартай, өндөр хамаартай гэх тийм төрлийн Аз хүмүүс байдаг да. Тэгж харагдаж байна. За саяны уншлага нь хэл санагдсан би хэлж өгөөрэй. За тэгээд энэ 3 үзрээс аль нэгэнд нэлээд хүчтэй татагдаж байвал нэмэлт хэсгээс аваад үзээрэй. Энэгээр нь таны ихэр төлийн эсвэл заяаны ханих нь за характер гадна үзэмж стил бие авч явах байдал магадгүй ажил магадгүй хизээ уулзах гэх мэт нарийн мэдээллүүдийг нь харж өгөх болно. За энэ 3 үзрийн айланд нь ч татагдахгүй байж болно. Тэгвэл санаа зовхон байхгүй зүгээр. За тийм байна. Зайлшгүй маш их баярлалаа. За групп номер 9 таны үзрийг харцгаая. За Jade Emperor. Окей, organization яг яалтчгүй шууд хятад төрх харагдаж байна. Энэ нь таны зайны хань, таны ихэр төлн шууд тарыг хятад хүн гэж хэлжээж болно. Эсвэл Солонгос, Японы гэдэг ч юм уу те тэр хавцааны хүн байх магадлал бас байж болно. Гэтэл хятад хүн байх магадлал өндөр харагдаж байна. Oriental гэдэг одоо монголоор юу гэж хэлдэг юм болоо? Яг л нөө Монгол, Япон, Солонгос, Хятад улсын Азуудыг гэсэн үг. Тэгэхээр үүнд юу багтахгүй болчих чинь вэ гэдэг тэгэхээр одоо чинь Филиппинийхан гэдэг ч юм уу те. Индонезийнхан Шри-Ланк, Лаосынхан багтахгүй болчих байна гэсэн үг. Сингапурийнхан бас багтахгүй болчихж болзошгүй. Сингапур ч Oriental гэж тооцогдохгүй лөө. Сингапур, Хонконг багтах юм байна. Хонконг бол багтах юм байна тийм ээ. Тэгэхээр яг төрхийг нь харах юм. Би яг улс орнуудыг нь бол би оновчтой хэлж чадаагүй байж магадгүй. Гэтэ төрхийг нь харах юм бол яалтчгүй маш Аз хүн. Үнэхээр Аз хүн. Тэгээ Монгол, Хятад, Солонгос, Япончууд яг ямар төрхтэй байдаг вүлээ те нөгөө K-pop idol төрх гэд харах юм бол те яг л тийм төрхтэй. Кинон дээр Аз хүн гэд харуулхлаар ямар хүн гарч ирдэг яг л тийм төрхтэй. Ийм хүн байна. За тэгээ Монгол хүн байх магадлал болохоор жоохон бага байгаад байна. Яалтчгүй бага байгаад байна. Яагаад бол Монголын стилэнд ийм улаан ягаан өнгө ер нь бол цөөхөн тийм үү. Тэгэхээр Монголоос арай өөр соёлтой хүн гэж харагдаж байна. Тэгээд Европ, Америкаар энтер явж амьдраагүй яг л Япон, Солонгос, Хятад яг тэр тухайн Монгол бус Азийнхаа орондоо амьдарч исэн гэдэг ч юм уу тэндээ багаас өссөн. Тийм хүн байх магадлал өндөр харагдаж байна. Тэгээ organization гэдэг үг гараад ирсэн. Яг яалтчгүй Tiger Mom гэдэг бар ээж гэж ярьдаг тий. Бар ээжийн гараар өссөн тий. Тэгээ ерөөсөө ажил компани ингээд сайн авч явах тий. Би хэрвээ эрэгтэй хүн бол эрэгтэй хүн юм чи би санхүүгээ сайн барина гэдэг яг юм Аз үзэлтэй.
эмэгтэй хүн бол би аягүй сайн гэрээ эзэхтэй байна гэдэг яг юм Аз үзэлтэй. Нилийн Аз ч уу, тэгээ соёлын хувьд ч гэсэн нилийн Аз ч уу, ийм сэтгхүүн ч гэсэн нилийн Аз ч уу. Тэгээ community олонтойгоо эвтэй бай, хөрштэйгөө эвтэй бай гэдэг юм үзэл бодол ихтэй. Түүний эсрэг үзэл бодол нь одоо Америкчуу цагаан арснуудын үзэл бодол нь болохоор бий л болж ивэл болно гэдэг ч юм уу. Individualistic байх гэдэг. Өөрийн эрх чөлөөг номер 1 тавина, өөрийн хувийн хөгжлийг номер 1-т тавина, өөрийн хувийн адал явдлыг номер 1-т тавина. Тэгээ хүн болгон өөрөө өөрсдийнхөө зүйлсүүдийг зохицуулна. Хүн болгон өөрөө өөрсдийнхөө амьдралыг залж авч явна гэдэг ийм соёл байдаг. Тэгэхээр энэ хүн бол тийм биш гэсэн үг. Энэ хүн түүний эсрэг. Энэ хүн болохоор эмээ өвөө дээр очиж уулздаг. Эсвэл эмээ өвөөтэйгээ хамт манад нүүгээд ороод ирээ гэдэг эмээ өвөөтэйгээ хамт амьдрах гэдэг ч юм уу тийм эмээ өвөөгөө асраад ээж аав хоёрыг асраад халамжилж амьдрнаа гэж боддог гэдэг ч юм уу тийм иргэн тойрны хөршүүдтэйгээ сайхан харьцахыг хичээдэг гэдэг ч юм уу яг л тийм Аз соёлтой хүн байгаад байна. Гэтэ Монгол биш гэж харагдаж байна. За үнэхээр тодорхой болсон болов уу гэж бодож байна. Та бодлоо илэрхийлээрээ сонирхолтой гэнэ үү, сонирхолтой санагдаж байна уу хэлж өгөөрэй. За тэгээ нэмэлт дээр нь болохоор энэ 3 үзэрнөөс оруулж өгсөн байгаа. Энэ 3 үзрийн аль нэгэнд нь та үнэхээр татагдаж байвал тань зориулсан мэдээлэл байх магадлал бий гэсэн үг юм. Нэмэлт дээр нь болохоор таны их эрдэл зайны ханих нь хувцаслалт гадна бие авч явах байдал, зан характер, магадгүй ажил, магадгүй хэдийн хугацаанд нийлэх вэ гэх мэт мэдээллүүдийг нь харж өгөх болно. За энэ 3 үзрийн алинд нь ч татагдахгүй байж бас болно. Тэгэх юм бол асуудал байхгүй. За ингэ боллоо. Урьдчилан таалагдсан байх гэж найдаж байна. Маш их баярлалаа.